Сайцгаано Камжаа ТV байна. 2025 оны 2 сарын 9-нд нөхөр нь гэнэт нас орсноор нэг эмэгтэй телевизийн багт хандсан. Ер нь бол нөхөр нь амиа хорлсон байгаа. Тэр шалтгааныг мэдхийн тулд нэлээд хөөцөлдөөд баримт цуглуулад явж байгаа ийм эмэгтэй юм байна. Шинжээчийн дүгнэлтээр 2 сарын 9-нд нас орсон гэж гарч ирсэн ч цогц нь 2 сарын 11-нд буюу нас ороод 2 хоног өнгөрсний дараа машин дотроо амиа хорлсон байдалтай олдсон. Энэ гэр бүлийн эргэн тойрны найз нөхд нь тааяр татаархдаг шүү гэж хэлэх хэмжээний маш ихтэй найртай аз жаргалаар дүүрэн гэр бүл байсан ч ийм золгүй явдал тохиолдсон. Энэ золгүй явдлын талаар өнөөдөр ярихаар бэлтлээ. Анх хосууд 2 жил үерхснийхээ дараа хурмаа хийгээд 15 жил өнгөрчээсэн. Тэр хугацаанд 2 хүүхдийн аав ээж болцоосон байгаа. Хурмаа хийхээсээ ч өмнө нөхөр нь сургалтын төвд тооны багш хийдэг байжгаад өөрөө ч чадвартай чадварлаг байсан учраас улам нэр хүнднөөс ч өөрийн гэсэн сургалтын төвийг 2019 онд нээсэн. Хичээл зааж байгаа бичлэгээ YouTube-д байршуулж олон хүнд танигдахын хэрээр орлого ч гэсэн өссөн байгаа. 2, 3, 4 변하니까 당연히 1, 3 스콜 나오는 거. Эхнэрийнх нь хувьд бол ямар нэг ажил хийдэггүй ч гэсэн маш завгүй хүүхдүүдээ асраад нөхрийнхөө ар талыг хариуцаж явдаг гэрээ эзэгтэй юм байна. Санхүүгийн хувьд асуудалгүй болсон болохоор энэ гэр бүл хамтдаа олон зүйлийг мөрөөдөж сургалтын төвөө улам томруулъя, өшөө том байртайч болъё, гэр бүлээрээ аялж зугаалъя гэж их ярьдаг байсан. Ингээд сайн сайхан амьдарч байтал нэг эмэгтэйгээс нөхөрт нь дуудлага ирснээр энэ гэр бүлийн амьдрал оронгоороо иргсэн гэж хэлж болно. Нөхрийг нь Пэг Юнсан гэдэг. Пэг Юнсаны сургалтын төв ажиллаулдаг яг тэр барилга дотор бас яг адилхан математикийн хичээлээр сургалтын төв ажиллаулдаг И Жион гэдэг эмэгтэй залгсан бөгөөд манай сургалтын төв 7 танхимтай. Тэгэхээр танаа манай 2 сургалтын төв нэгдээд нэг газар шиг үйл ажиллагаа явуулъя гэсэн санал тавьсан байгаа. Хосууд ярилцаж үзснийхээ дараа тэр саналыг хүлээж аваад ажил үнэхээр амжилттай явж исэн ч яг тэр сургалтын төвөд нэгдсэн үеэс л нөхрийнх нь зан ааш илт өөрчлөгдөж эхэлсэн. Гэнэт шөнө 2 цагт гэрийнхээ гадаа ирж эхнэрээ дуудаж гаргаж ирээд би ер нь санваартан шашны хүн болмоор байна. Хандив тусламж өгч сайн дурын ажил их хийдэг болмоор байна. Сургалтын төв байраа бүгдийг хандвалмаар байна гэх болсон байгаа. Тэрийг нь сонсоод эхнэр нь ажил нэгсээд үнэхээр их ядаргаанд орж стресстэй байгаа юм байна да гэж бодоод чамд тийм хэцүү байгаа мó гэсэн чинь үнэхээр хэцүү байна гэж хэлдэг байсан байна. Дээрээс нь дандаа шөнийн 1 цагт гэртээ ирдэг байсан хүн өглөө 6-д орж ирдэг болоод бүр сүүлдээ 3 хоногтоо 1 удаа гэртээ ирдэг болж явж агаад хамгийн сүүлд нөхөр нь 10 сарын 4-нд шөнө 3 цагт гэнэт сэрж гэрээсээ гараад нас орох хүртлээр гэртээ очоогүйсэн. Ингээд нөхрөө яагаад байгааг ойлгохгүй сэтгэл санаагаар унаад хэцүү байсан эхнэрт нь ганц хань олж ярилцдаг байсан хүн бол нөгөө сургалтаа нэгтгэх санал тавьсан нөгөө сургалтын төвийн захирал И Жион л байсан. Нөхөр нь эхнэртэйгээ огт ярихгүй шалтгаангүй ийм зүйл болоод байгаа болохоор эхнэр нь нөхрөө ямар байдалтай юу хийгээд яваад байгаа талаар асуудаг. Нөхрийнхөө сургийг сонсдог ганц хүн нь л энэ нөгөө захирал эмэгтэйсэн. И Жион эхнэрт нь хэлэхдээ надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Сүүлийн үед сургалтын төв өргөжөөд 2 дахин илүү ажиллаж байгаа болохоор хүнд байгаа хаа. Нөхрөө дугаасаа тэгээд эцэст нь эхнэр хүүхдээрээ л ирдээ. Манай нөхөр ч гэсэн тэгжсэн. Таныг ойлгож байна гэж маш их сэтгэлийн дэм хажуунаас нь өгдөг. Эхнэр нь ч тэр бүхэнд итгэдэг байсан. Дээрээс нь энэ И Жион гэдэг эмэгтэй мессежер ч гэсэн эхнэр лөө нөхөр чинь маш хичээнгүй ажиллаж байгаа. Бичээ санаа зовоорой. Жоохон л тисчих хийсэн буруу зүйлдээ хурдан уучлалт гуйдаг гимшдэг зантай юм шиг байсан. Удахгүй харамсаад буцаад очих байхаа. Хүүхдүүдийнхээ төлөө хүчтэй байгаарай. Өөдрөгөөр юмыг хардаг зан чинь их гоё юмаа гэж хүртэлдэг байсан. Ингээд өнгөрдөг 12 сарын 25 буюу Крисмсийн баярын үеэр нөхөр нь эхнэрлүүгээ залгаад яг одоо намайг анхааралтай сонсож чадхаар байна уу? Миний одооноос ярих байгаа зүйл яг ч сална гэрлэлтэд цуцлуулна гэсэн үг биш. Гэхдээ цаашдаа чи өөрийнхөө амьдралаар би өөрийнхөө амьдралаар амьдрнаа. Тийм болохоор цамд анхаарал хандуулахыг хүсэхгүй байна. Бас чи яг одоо надад амлалтын бичиг бичээд батлуулах хэрэгтэй байна. Би ч гэсэн амлалтын бичиг дээрээ зөвхөн хүүхдүүдтэй л санаа тавина гэдгээ бичнэ. Юу яриад байгааг маань ойлгож байгаах гэж бодож гин. Өнөөдөр л өнгөрчих юм бол миний бодол өөрчлөгдөж магадгүй болохоор хурдан над дээр ирж амлалтын бичиг бич. Хэрвээ ирэхгүй бол би байраа зарлаа шүү гэд сүрдүүлж ярьсан. Тэгээд эхнэр нь гайхаад нөгөө И Жион руу залгаад манай нөхөр сая над руу залгаад ингээд байна гэсэн чинь
Харин ч дажгүй санал биш дээ. Тамгач нь байгаа бол тамгаа аваад хүрээ дээр хий гэснээр нь хийсэн дээр ах гэж хэлдэг. Эхнэр нь тамгаа аваад сургалтын төв дээр яваад очиход нөхөр нь бүх юмаа бэлтцэн өөрийнхийг нь ч гэсэн өмнөөс нь бичсэн байсан. Тэр нь гэрлэлтэд цуцлуулахгүй ч гэсэн хэн нэгнийхээ хувийн асуудалд оролцохгүй зөвхөн хүүхдүүдийн асуудал дээр л хамт оролцсон гэсэн тийм амлалтын бичиг байсан. Ээжийн захирал яг тэр эхнэр нөхөр хоёрын голд суугаад ирчлээд бүх нөхцлүүдийг уншиж өгөнгөө хоёулангаас нь тухайн нөхцлүүдтэй санал нийлж байгаа үгүйг нь асуугаа сууж исэн. Тэгээ эхнэр нь бараг л сүрдүүлэг шахалтаар тэр амлалтын бичгэн дээр тамга дараад өгсөн байгаа. Эхнэрийнх нь хувьд бүх юм маш хурдан болоод өнгөрсөн болохоор яахаа мэдэхгүй нөхрийнхөө сургалтын төвд багшилдаг өөр нэг багш руу залгасан чинь тэр эрэхтэй шууд таны залгахыг маш удаан хүлээлээ. Таны нөхөр тэр Ижион гэдэг эмэгтэйтэй хоёулаа гэр бүлээс гадуур харилцаатай өөрийг чинь хуурдаг нь үнэн өглөө хамт ажилдаа ирээд орой хамт тардаг. Наад эмэгтэйгийнхаа нэг ч үгэнд итгэж болохгүй шүү. Зүгээр л сайко эмэгтэй юм шиг харагцаан гэж шууд хэлсэн байгаа. Тэр сургалтын төвд ажилладаг ажилчид, координаторууд энэ нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө тэр хоёр бие бинийгээ ханаа, ёбуу гэж дууддаг байсан. Биднэрт бит хоёр гэрлээд 4 жил болсон гэж хүртэл хэлжсэн. Гэхдээ тэр хоёрыг явагддаг харилцаатай худлаа ярьж байгаа гэдгийг нь бол мэддэг байсан гэдгийг хэлсэн. Бас ажлынхнаараа гэр бүлийн зугаалга хийж хамт явж явах үедээ ч гэсэн хүмүүс ерөнхийд нь анзаараад яваадсан байгаа. Хормын бүгд гэхээргүй хос бүгд байнга зүүж явдаг. Сургалтын төвийнхөө үүдэн дээр хонх хүртэл уяад хонхон дуурахаар л өрөөнөөсөө гарч ирцгээдэг. Бүр хамт амьдардаг болчихсон байсан. Ингээд бүх хүннийг олж мэдсэн эхнэр нь араас нь мөрдөж тэр хоёрыг хамт хөдөлцөөж явж байхад нь шууд очиод бичлэг хийсэн. Яасан ичтгүн бэ? Чи чинь нөхөртөө гэдсэн биз дээ. Өмгөөлөгч гэдээс нөхрөө дуудаач гэсэн чинь өөдөөс нь бүр нүдээж цавчихгүй. Яасан манай нөхөртөө явуулдмаар байгаа мүү гэд инээгээд тэрийг үнэхээр муухай зөвүүн хэлжсэн. Бас болоогүй эхнэрийг нь чамаг угаасаа хин тоож явуулахын ухааны юм яриад би чинь хөөхөн дээрээс нь мэдлэг мэрэгжил боловсралтай гэд доромжилсан. Эхнэртэй энэ үед хамт очисон найзууд нь бүр тэр байдлыг хараад хэлж үггүй толгой сэгсэрсэн. Пэг Юнсан эрүүл ухаанаар шийдвэр гаргаж чадхааргүй тэр эмэгтэй харцаар болчихсон байсан гэж бас ярьсан байгаа. Гол нь энэ эхнэртэй хамт очисон найзууд нь эхнэрийнх нь биш тэр Пэг Юнсаны найзууд байсан. Энэ үйл явдлын дараа эхнэр нь шууд нөхцөл байдлыг ойлгоод гэрлэлтэд цуцлуулахын тулд өмгөөлөгч хөлсөлж нөгөө сургалтын төвийн захирал эмэгтэйг айл гэр өмүүлсэн хэрэгээр шүүхэд өгсөн явж байсан ийм үед нөхөр чинь машиндаа нас барсан байдалтай олдлоо гэсэн дуудлага цагдаагаас ирсэн нь тэр байгаа. Машинаас нь 3 хуудас гэрээслэл олцсон. Гэхдээ энэ гэрээслэлийг уншсан эхнэрт нь уйтгар гуйныг гомдол гэхээсээ илүү маш олон асуулт ойлгомжгүй байдал үлдсэн. Тэр нь юу вэ гэхээр хүүхдүүдийнхээ талаар тэд нартаа ямар өв хөрөнгөлдөг талаар бичих биш. Эхнэр нь тэр эмэгтэйтэй муудалцахгүй байхыг хүсээд би эхнэрээсээ болж нуран унсан гэж бичсэн байсан. Бас нэг сонин зүйл нь гэх юм бол энэ гэрээслэлийг Пэг Юнсан миний би өөрийн биеэр бичсэн нь үнэн болно. Үдээс хойш 6 цагт Ёжугийн кафед ганцаараа суугаад бичиж байна. Кофе шопын камерын бичлэгийг шалгаж болно гэсэн нь бүр бүх хүмүүсийн гайхширлыг төрүүлсэн. Камерын бичлэг шалгахад ганцаараа байсан нь үнэн ч гэсэн сэтгэл зүйч хүртэл хинч гэрээслэлдээ ингэж бүү нэлээд содон тохиолдол байна. Тэгэхээр хэн нэгний нөлөөтэйгээр өөрөө хүсээгүй зүйлээ хийсэн байж болно гэж яриад байгаа. Ер нь бол энэ хүн газлайт хор хуваансанд орсон гэж үзсэн. Оршуулах ёслолын 2 дахь өдөр нөхрийнхөө утасны түгжийг гаргаад дотроос нь маш олон эвгүй баримтуудыг олсон. Утасны календар дээр бүх өдөр маш их ажлын төлөвлөгөөтэй байсан ч яг тэр нас орсон гэж тогтоогдсон 2 сарын 9-ний өдрөө бурхантай ярилц ТА гэж биччихсэн. Бас утсан дээр нь өөрийнхөө Ижион гэд тэр багшид ямар их хайртай, яаж хайрладаг гэдгээ нэг бүрчлэн тэмдэглээд тайлан хэлбэрээр явуулсан нь бас тэр эмэгтэйтэйгээ ярьж байгаа 400 гаруй утасны бичлэг олцсон. Утасны бичлэгийг та бүхэн сонсохоос өмнө яг юу гэж ярьж байгааг нь орчуулж хэлэх юм бол Пэг Юнсан залгаад хайртай гэж хэлж байгаа мөртлөө тэрийг маш их айцтай хэлээд бүр зүрхэнд нь авсан байсан. Тэгсэн чинь хайртай гэснийх нь хариуд чи ингэж дорой амьдрахаар чинь асуудал үүсгэх нь мэдээчтэй гэж эмэгтэй нь хэлж байгаа. Тэгсэн бүр айгаад хоолоо салганаад тийм ээ ийм зүйл дээр чи л намайг хөдлөх хүн шүү дээ ханаа. Яагаад гэсэн чинь чи мэдж байгаа штэ хоёулаа хамт ажил хийдэг тэгхийн тул тэгнэ гэсэн мэдтэй гэсэн учир битүүлэг ойлгомжгүй яриа болоод өнгөрсөн. Гол нь бичлэгнээс тэр дуу хоолой өнгө аясыг нь сайн анзаараа сонсоорой. 사랑해.
그렇게 저급하게 사니까 이런 사달이 나는 게 아니겠습니까? 네. 그러니까 그런 부분들을 여보가 나를 이끌어주는 사람이잖아요. 왜요? 그걸 알잖아요. 같이 우리는 사역을 하기 위해서 하기로 했잖아요. Бас нэг удаа чи надад хүзүүний зүйлд авч өгнө гэсэн биз дээ гэдээ амар ойрлсон чинь хоолоон чичрээд би ямар тэнийг юм бэ уучлаарай буруу ойлгочих сүгдөөд уучлалтгүй гэсэн бичлэгч хүртэл байсан. 미쳤나봐. 여보가 나 못 알아들었어. 정말 미안해. 진짜 정말 못 알아들었어. 나가 못 알아들었어. 진짜 미안해. 정말이야. Ер нь бол ягаад ч эрүүл харилцаа биш эсэн. 2 сарын 11 буюу Пегюнгсаны цогцос олдлоо гэдэг тэр өдөр эхнэр нь сургалтын төлөө залгаад нaan чинь манай нөхрийн ноутбук байна уу гэж асуухад ажилтнаа нь алга байна гэж хариулсан. Ажил дээр ноутбук нь байнга байдаг болохоор гайхаад эхнэр нь дараа нь өөрөө очиод сургалтын төвийн CCTV-г шалгаад үзэхэд нөгөө эмэгтэй захиралгийн дагаа EGN-ы дор ажилладаг ажилтан нөхрийнх нь өрөөнд орж ирээд ноутбукийг аваад гарч байгаа нь бичигдэж үлдсэн байсан. Яг тэр өдрийн шөнө нь EGN өөрөө орж ирээд бүр хайсаар агаад өөр ноутбук олоод бас аваад гараад явцдаг. Тэрнээс гадна Пегюнгсан данснасаа сүүлийн 6 сарын дотор 700 сая воныг EGN шилжүүлсэн байсан. Тэгээд ч зогсохгүй бүр нөхрийнх нь 3 сургалтын төвийн 2 нь энэ нууц амргийн нэрлүү шилжчихсэн. Тэр сургалтын төвүүд нийлээд 300 сая воны хөрөнгө байсан гэхээр нийт 1 тэрбум воныг тэр эмэгтэй нөхрөөс нь авсан болж таарч байгаа. Тэр 700 сая вон дотор нөхөр нь байраа барьцаанд тавьж 420 сая воны зээл аваад тэр эмэгтэйд өгсөн байгаа. Нөхөртөө хуурдагдсан, дээрээс нь юу чгүй хоосон хоцорсон гэдгээ мэдсэн эхнэрт нь бол үнэхээр хэцүү байсан. Нөхөр нь өөрөөсөө гаргаж болох бүх мөнгөө нууц амрагтаа өгсөн нь юунаас харагдаж байгаа вэ гэхээр 20 гаруй жил төлж ирсэн амь насны даатгалын гэрээгээ цуцлаад тэр даатгалаас орж ирсэн мөнгийг бүгдийн нөхөөс гадна хамгийн амар нь помын хадгаламж гээд хадгаламж үүсгэсэн тийшээ бас мөнгө хийжсэн. Помын хадгаламж гэж яриад байгаа зүйл нь болохоор одоо тэр нууц амраг EGN болон нас барсан нөхөр Пегюнгсан хоёрын дундаас хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн хүүхдийн зургандаа Пом гэдэг нэр өгөөд дэлхийн хаанч байхгүй хийсвэр хүүхдийн төлөө хадгаламж нэрээр бас мөнгө авч ирсэн нь ил болсон. Одоо эхнэр нь байраа барьцаалж зээл аваад EGN гэх тэр эмэгтэйд өгсөн нөхрийнхөө өрийг төлөөж явж байгаа. Тийм болохоор эхнэрт нь одоо 2 хүүхдийг тижээж авч явахад үнэхээр хүнд хэцүү байгаагаа бас хэлжсэн. EGN Пегюнгсан хоёрын харилцаа гүнзгийрэх тусам Пегюнгсаны зан ааш маш их өөрчлөгдсөн. Эргэн тойрны хүмүүс нь ялангуяа хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүмүүст ямар сэтгэгдэл төрж байсан бэ гэхээр өнгөрсөн 24 оны зунаас эхлээд Пегюнгсан яг тийм шашны гаж урсгалд орсон хүн шиг бодит амьдралаас тасарсан ойлгомжгүй зүйлсийг ярьж хийж эхэлсэн. Хүмүүс бүр энэ хүн өвдөөгүй байгаадаа би зүгээр болов гэж санаа зовох хэмжээний турж ицээд царай нь өмнө нь гэгээлэг төрхтэй байсан бол бүр хүн хараад айхаар нүдэнд хүйтэн болж хуурсан. Энэ бүх өөрчлөлт 100% EGN-тай холбоотой гэж тэр хүмүүс бас ярьсан. Бүх мөнгийг нь салгаж авсныхаа дараа чи надаас илүү их нэртэйгээ тохирноо. Тийм болохоор гэр бүл дээрээ буцаад оч би зүгээр л чиний амьдралаас алга болоод үхэн гэж сүрдүүлэхээр Пегюнгсан би яагаад байна битгий намайг хаяарай. Хэлсэн бүхнийг чинь хий гэсэн утасны дуудлаганч бас олдсон байгаа. Энэ нэвтрүүлгийн багийнхан EGN захиралтай уулзгаад сургалтын төрөөнд очсон чинь ажлаасаа халагдах өргөдлөө өгөөд ажилдаа ирэхгүй байгааг нь олж мэдсэн. Захирал хүн халагдах өргөдлөө өгсөн гэхээр нь гайхаад лавлаад асуусан чинь EGN гэдэг энэ математикийн багш эмэгтэй сургалтын төвийн захиралч биш. Яг цаад захирал нь шал өөр эрэгтэй хүн байсан. Зүгээр энэ сургалтын төвдөө нэлээд дээгүр албан тушаалтай ажилчид үйл ажиллагаагаа хариуцаж явдаг, хажуугаар нь хичээлээ заагаад явдаг тийм хүн байсан. Өөрийгөө би сургалтын төвийн захирал, манай нөхөр хуульч, өмгөөлөгч гэж гадуур олон хүнд бас янз бүрээр ярьж авдаг байсан нь ч гэсэн ил болсон. Албан ёсоор нөхөргүй гэдгийг мэдэж аваад судлаад үзсэн чинь энэ эмэгтэйн амьдралд маш олон залуучууд байсны нэг болох 2 жил хамт амьдарсан хуучин нөхөртэй нь очиж уулзгаад тэр хүн ч гэсэн бас бүх хөрөнгөөрөө тоглуулсан хохирогч болж таарсан. Энэ хуучин нөхөр нь EGN-тай амьдарч байгаа хугацаанд үнэхээр амийн хорлохыг хүссэн үе олон байсан. Одоо ингээд амьд минь сууж байгаадаа баяртай байгаа талаараа ярьж бас өмнө нь жирэмсэн эхнэрээ хуурч EGN-тай энэ хүн явуулсан юм байлээ.
Ижион жирэмсэн эхнэр рүү би танаа нөхөртөө унтсан гэж бичснээс болоод эхнэрээсээ салсан юм байна. Надад ч гэсэн эхнэрийн минь талаар маш олон худлаа зүйлийг хэлж толгойг минь эргүүлжсэн. Ижионы бүх зүйл нь худлаа, маш муухай худалч эмэгтэй надаас бас хэдэн зуун саяыг салгасан. Энэ миний амьдралд болсон зүйл 100% миний тэнэг үйлдэлийн үр дүн болохоор одоо харамсаад барахгүй өрөө төлөөж явж андаа гэсэн ярилцлагыг энэ хүн өгсөн байгаа. Бас Ижионтой 5 жил хамт амьдарсан залуутай уулзахад тэр хүний ч гэсэн бизнесэнд дампуурч өрөнд орсон одоо л цагийн ажил хийгээд амжиргаагаа залгуулдаг талаараа ярьсан. Хамт амьдарсан, уулздаг байсан бүх хүнийх нь ажил амьдрал сүрч гисэн байгааг бол харж байгаах. Ижион гэдэг энэ эмэгтэй 1983 онд төрсэн одоо 42 настай эмэгтэй бол нас барсан Пек Юнг сан болохоор 43 настай байсан байна. Сэтгцийн эрүүл мэндийн мэрэгжилтнүүд Ижионы энэ арга барилын талаар ярихдаа хистрионик сэтгэл зүйн эмгэг буюу хит драматик жүжиглэж бусдын анхаарал татах хүсэлтэй огцом сэтгэл хөдлөлттэй ийм эмгэгтэй гэж үзсэн. Ийм сэтгэл зүйн эмгэгтэй хүнтэй хамт байх юм бол хажууд байгаа хүн нь сэтгэл зүй, эрүүл мэнд, эд хөрөнгөгээд бүх талаараа юучгүй нуран ундаг онцлогтой ямар ч хамаагүй аргаар хүний анхаарлыг татаж тэр хүний амьдралыг зохиомол хуурмаг байдалд оруулдаг гэж ярьсан. Энэ нэвтрүүлгийн сэтгүүлч нөгөө талын үгийг ч гэсэн сонсох ёстой гэсэн үднээс Ижионтой цаг товлохоор утас руу залгаад ийм нэвтрүүлгийн багаас залгаж гинэ гэд өөрийгөө танилцуулж дуусаагүй байхад Ижион шууд уйлж эхэлсэн. Нэг кофе шопт сэтгүүлчид Ижионтой цаг товлож уулзаад сонирхсан асуултаа тавихад бүхэл ярилцлагын турш нас барсан Пек Юнг саныг манай нөхөр гэж яриадсан. Манай нөхөр бид хоёр 2023 оноос ахуулаад сургалтын төвөө нээж яг гэрлэн гэж бидэд амлалт өгсөн үе бол 2024 он байсан гэхдээ сэтгүүлчид тэгвэл Пек Юнг сан яагаад танд 700 сая вон өгөөд хоёр ч сургалтын төвөнд таны нэр дээр шилжчихсэн бас байраа хүртэл дарцаанд тавиад танд мөнгө өгсөн байгаа юм бэ? Энэ бүх зүйл үнэн үү гэхэд бүгд үнэ надад өгсөн нь үнэн. Гэхдээ тэр бүхний шалтгаан баримтыг би хууль шүүхийн дагуу шийдвэр гарсны дараа л ярина. Ерөнхийдөө хуулийн дагуу яваад 1 жилийн дараа шийдвэр гарсны дараа та бүхэн юу болсныг хэн нь буруутай байсныг харна гэд тойруулаад тодорхой ямар ч хариулт өгөөгүй. Гэхдээ мөнгө авснаа бол хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл таны авсан тэр бүх мөнгө хаана байгаа юм бэ? Юунд зориулагдсан бэ гэхэд тэр эхнэр нь надад байгаа гэж гинүү гэж инээснэ. Наадах чинь зүгээр тэр эмгтэн л бодол би өөрийнхөө байр суурийг шүүхийн өмнө ярина. Бас харуулна гэсэн байгаа. Тэгвэл яагаад талигчийн өрөөнөөс ноутбукийг нь хулгайлж авч явсан бэ? Ямар шалтгаантай вэ гэхэд нөхөр маань нас барсан болохоор төлөвлөсөн бүх ажлуудыг нааш цааш нь болгож зохицуулах зорилгоор авч явсан. Бид нар чинь ажлаас өөрөө мэддэггүй workaholic хүмүүс нөхөр минь нас барсан ч бид нар хариуцлагатай ажиллаа алдаж сургалтын хүүхдүүдийг хохироож болохгүй тэрнээс иш устгасан барьсан зүйл огт байхгүй гэж харуулсан. Бас Пек Юнг сан амиа хорлоход хүрсэн шалтгааныг та юу гэж бодож байна вэ гэхэд гинт ихэр татаж уйлаад хүмүүсийн хил ам дайралтаас болсон гэж бодож байгаа. Гэр бүлээс гадуур харилцаа биш байхад л хүмүүс хүйтэн хөндий зэвүүцэн байдлаар ханддаг байсан. Би үнэхээр их айж байна. Гэхдээ надад нотлох баримт байгаа. Нөхөр маань насархаас өмнө үлдээсэн бүх зүйлийг би дэлгэх болно. Гэхдээ одоо та нарт үзүүлэх боломжгүй гэсэн ийм ярилцлага болоод өнгөрсөн юм байна. Одоо л хоёр хүүхдийнх нь ээж яг хууль ёсны эхнэр нь нөхрийнхөө нас барсан шалтгааныг тодруулахаар хөрөнгөө эргүүлж буцааж олж авахар шүүхтэж явж байгаа. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд нэвтрүүлэг дээр Ижионы царайг нь дарж жинхэнэ нэрийг нь нууж хуурамч нэрээр гаргасан ч гэсэн би хайсаар агаад жинхэнэ нэр бас зургийг нь олоод өнөөдөр ярьсан болохоор Ижион гэдэг энэ нэр бол яг тэр хүний жинхэнэ нэр нь шүү гэдгийг бас хэлмээр байна. Нэг өмгөөлөгч эмэгтэй өөрийнхөө лайваар энэ хэргийн талаар ярихдаа энэ хэрэг шийдэгдэхэд үнэхээр хүнд хэрэг байна. Яг заллан лойр гэхэд хэцүү бусдын тархийг угааж сэтгэл зүйд нь гэмтэл учруулж газлайт хийх нь гэмт хэрэг мөнж гэсэн хууль нь маш болох бүх хөрөнгө нууц амаргийн нэр дээр шилжсэн ядж хахад нөхөр нь өөрийнхөө хүслээр сайн дураараа энэ бүхнийг хийсэн болохоор бусдын нөлөөнд орсон дарамтанд орсон гэдгийг яг таг нотлоход хүндрэлтэй. Тийм учраас Ижион бүх хөрөнгийг өрн таран хийж дуусгахаас өмнө эхнэрийг нь маш хурдан хөдөлж эргүүлж олж авах хэмжээнийхээ хэрээр олж авах хэрэгтэй гэж зөвлөжсэн. Гэр бүлээс гадуур харилцаанаас олж маш олон эхнэрүүд, нөхрүүд, үр хүүхдүүд ийм маягаар хохирсоор байгаа болохоор ухаалаг өөрийн бодолтой байж хизээч битгий ийм алдаа гаргаасаа гэж хүсэв. Ерөнхийдөө л өнөөдрийн ярих зүйл маань ийм байна.
бас өөр нэг мэдээ дуулах юм бол Солонгост сүүлийн үед хар тамхины хэрэглээ огцом газар авч дуун дахлах сургуулийн сурагчид хүртэл хэрэглэгч болох нь ихсээд байгаа. Телеграмаар хүсн ороод зараад хүсн худалдаж авч байгаа энэ асуудал дээр цагдаа нар эрчимтэй ажиллана гэдгээ мэдгдсэн. Солонгост Кангнам Тэчидун гээд баячуудын дүүрэг байдаг. Тэнд амьдардаг ээж нар хүүхдүүдийнхээ боловсролд хит их анхаарал тавьдгаараа үнтэй сургалтын төвүүд байдгаараа алдартай ийм газар байдаг. Тэнд 2022 оны 4 сард гудамжаар явж байгаа сурагч нарт ой тогтоолт сайжруулах тарган ундааг 2 хүн тарааж явж исэн. Нэг хүүхэд тэр ундааг гэртээ орж уугаад удаагүй толгой нэргэж мансуурлын байдалтай болчоор нь тухайн хүүхдийн ээж шууд эмнэлэг орсон маа. Шинжилгээгээр тэр ундаанаас бас хүүхдээс хар тамхины төрлийн бодис илэрч хар тамхичид 10 жилийн хүүхдүүдийг хар тамхинд донтуулах гэсэн татан оролцуулах гэсэн үйлдэл нь олон нийтэд ил болсон. Энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр сая өнгөрсөн сарын 13-нд гарсан. Сүүг хар тамхитай хольж гэрийн аргаар үйлдвэрлэсэн 28 настай залуу 23 жилийн хорих ял аваад бусад хүргэлт хийсэн гудамжаар явж хүүхдүүдэд тараасан 4 хүн тус бүр 18 жилийн хорих ял авчлаа. Тийм болохоор Солонгост байгаа монголчуудтай хандаж хэлэхэд маш болгоомжтой байж танихгүй хүний өгсөн ямар ч зүйлийг битгий ууж хэрэглээрээ бас янз бүрийн хүргэлтийн эсвэл бусдад юм тараах цагийн ажил битгий хийгээрээ болгоомжтой байгаараа гэж хэлмээрэн. Бас саяхан Солонгост зочид буудал клубт цугларч хар тамхины үдэшлэг хийдэг 60 залууг метамфетамин хэрэглэсэн хэрэгээр баривчилсан. Тэр дунд томоохон компани ажилчид, улсын алба хаагч нар, багш нар хүртэл байсан. Хамгийн аимшигтай нь энэ 60 залуу жаруулаа дохын халдвартай байсан нь хүмүүсийг үнэхээр цочролд оруулаад байгаа. За өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Та бүхэн хэрэгтэй холбоотой өөрсдийн бодлоо сэтгэгдэл хэсэгт бичиж бусдаагаа хуваалцаарай. Бас өшөө олон болсон бодит хэргийн талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайкад харахаа битгий мартаарай. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.